Өнөөдөр компьютер програм хангамжийн чиглэлийн хүмбэр вебсайт хийдэг гэсэн ташаа ойлголт их байна. Сайн чанарын веб загварыг гаргахад хэрэг хичээл зүтгэл судалгаа байдаг вэ гэдгийг хүмүүс төдийлөн ойлгодоггүй. Энэ чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг олон байгууллага байдаг ч өнөөдөр манайд цар хүрээгээ тэлж чадахгүй байсаар байна. Харин бид вебсайтын загвар бүтээж өнөөдрийн байдлаар дэлхийн зах зээлээс 250 мянга гаруй долларын борлуулалтыг хийгээд байгаа Монголын DevWebs-ийн залуучуудтай уулзах болно. Эдгээр залуус 2013 онд нэгдэж DevWebs багийг бүрдүүлснээс хойш 20 гаруй төрлийн веб загварууд бүтээж дэлхийд тэргүүлэгч Innovata маркетаар худалдаалсан байна. Тэдний зохиосон бүтээлээс Platco нэртэй байгууллагын танилцуулгын веб их загвар хамгийн борлуулалт өндөртэй байсан төдийгүй энэ бүтээлээр Innovata-гоос элит автор цолыг авч байжээ. Сайн байна. Наа нэргүй огт Оронболт гэдэг. Миний ажиллаж байгаа салбар болохоор яг Innovata Marketplace буюу Австралийн компани яг дэлхийд хамгийн том дижитал контентын зах зээл байгаа. Энэ контентын зах зээл нь яа гэхээр вебсайтын загварууд байдаг. Бас мэрэгжлийн зураг авдаг хүмүүс маань зураг оруулдаг ч юм уу, бас мэрэгжлийн ай зохиодог хүмүүс ай оруулах гэх мэт маш олон бүх төрлийн дижитал контентын зах зээлийг яг ингээд хамарч чадсан хамгийн том дэлхийн маркетплейс байгаа. Сайн байна уу? Маа Ботчроос Батдаг. Би одоо DevWebs багийн дизайнер зал байна. Гана би одоо ер нь бол дизайнер ингээд зурдаг байгаа. За өөрийнхөө ерөнхий харагдах байдлын бүгднийг ингээд зургийн файлаар зурж өгдөг кодруудтай. Одоо тэрнээс өмнө манай багийн бүгд өгөхөөр одоо энэ зах зээлээ ажиллаад ямар шүү боломжтой тэгээд ямар бүтээгдэхүүнүүд ер нь илүү их борлуулалт өндөртэй байна. Тэр болгоныг үзээд иймэрхүү нэг бүтээгдэхүүн гаргуул ер нь илүү боломжтой байх юм байна гэж ярилцаад тэгээд тэр үүднээс ингээд дизайнер зурж эхэлдэг байгаа. Тэгээд нэг юм зөвхөн энэ блог загвар болохоор ингээд нийтдээ нэг 30 гаруй файл болж байгаа. Тэгээ бүр том multipurpose том загварууд болоод ирэхээр бас маш олон юм зураг юм ажлууд гарч ирдэг. Ер нь 80 100 мууч болох материалтай заримдаа. Тэгээ ингээд хөрвүүлчихэд код руу явуулдаг файл ажлын файлаа. Танаа Баямөх гэдэг DevWebs багийн программист хөгжүүлэгч. Тэгээ энэ чиглэлээр 5 жил ажиллаж байна. Одоо манай бүтээгдэхүүн хэрхэн бий болдог талаар та бүхэнд танилцуулга хүргэе. За яг одоо манай ажиллаж байгаа энэ бүтээгдэхүүн бол одоо энэ Centura гэдэг блог загвар байгаа. Тэгээ одоо хэрхэн бүтээгдэхүүн гэхээр манай дизайнераас одоо энэ бүх зургнууд нь ирдэг байгаа. Дизайны зурсан зургнууд одоо вебсайтад шаардлагатай ямар хуудсууд байна, бүх хуудсуудыг зураг болгож өгнө. Энэ зургийг нь тэгээд программистууд нь аваад бүх хэрэгтэй опшн, тохиргоо тэр бүгдийг нь програмчлаад, кодлоод тэгээд фронт-энд девелопер руу очно. Намайг Гамболтын Балжин гэдэг. Би DevWebs багийн back-end developer байна. Тэгээд миний хийдэг ажил их бол одоо энэ дизайныхаа хөдөлгөөнтэй анимашн дэвсгүүдийн гэж хариуц шийдэг байгаа. Одоо ингээд яавал сайтд ачаал багтай ажиллах уу тэр хэсгийг бодож тэгээд яг тохиромжтой технологиудыг ашиглаж ингэж хийдэг байгаа. Сайн байна уу? Намайг Эрдэнэ 2 гэдэг DevWebs багийн дизайнер байна. Монголд манай чиглэлийн үнэлэмж бол айгүй маш муу байдаг. Тэгээд гадны зах зээл рүү гарахаар болсон л доо. Биднээс вебсайтаас гадна зөндөө олон чиглэлээр ажилтдаг авторууд иш орох боломжтой. Одоо видео хийж болж гэн, дуу хийж болж гэн, тэ вебсайт хийж болж гэн. Одоо нэрийн хуудас одоо юу гэдэг бүх чиглэлээр л ажилтдаг авторууд одоо энэ зах зээл рүү орох боломжтой. Одоо Монголоос ч энэ зах зээл рүү чинь нэг 4-5 баг ер нь орцсон байгаа. Ер нь бол тогтмол үйл ажиллагаагаа явуулдаг. Тэгээд мерсээр бас хүмүүс байдаг л да. Тэгээд аль болох олон хүн иш ороосоо гэж боддог.
Манай улс дотоодын бараа бүтээгдэхүүнээ дэлхийн түвшинд үйлдвэрлэж, экспортлож төдийлөн чаддаггүй. Харин эдгээр залуус өөрсдийн оюуны бүтээлээ дэлхийн өнцөг боломжт байгаа хэрэглэгчдэд нийлүүлснээр эх орондоо гаднаас 500 сая төгрөгийн цэвэр хөрөнгө оруулжээ гэж хэлж болохоор байна. Цаашид энэ чиглэлээр үйл ажиллагаа эрхлэхийг хүссэн чадварлаг залуусыг бэлтгэн илүү олон бүтээгдэхүүн үйлдвэрлэж зөвхөн ноос ноолоор ашигт малтамлаас цаашгүй байсан гадаадын хөрөнгө оруулалтыг эх орон руугаа чиглүүлэн ажиллаж Монголын бахархалт бүтээгчид болохыг хүсэж байна.